1998 онд Yahoo компани өнөөдрийн $1.80 үнэлгээтэй Google компаниг ердөө $1 сая худалдаа авахаас татгалцсан байдаг. 2020 онд мөн $5 тэрбум Google компаниг худалдаа авахаас татгалцсан байдаг. 2008 онд Microsoft компани хүнд байдалд орсон Yahoo компаниг $40 тэрбум худалдаа авах санал тавьсан боловч Yahoo-гийн удирдлага үүнд татгалцсан юм. Харин 2016 онд Yahoo компани ердөө $4.6 тэрбум Verizon компани зарагдсан байдаг. Энэ бол Америкийн нэгэн компани боломжууд олдсон боломжуудыг алдсан бодит түүх юм. Яг үүн шиг хүмүүст маш олон боломжууд ирд байдаг. Хүмүүс тэрийг өөрсдөө мэдэхгүй тэднийг алдаж байдаг. Тэгвэл боломж гэж юу юм бэ? Боломж гэдэг бол богинохон хугацаанд хүмүүст олдож буй амжилтанд хүрэх тэр сонголт юм аа. Энэ боломжуудыг хүмүүс өөрсдөө мэдлэхгүй эсвэл дэрэгдэн ирсэнд мэдсэн ч орхигдуулж алдаж байдаг. Өнгөрсөн хугацаатай харьцуулахад технологи биднэрт маш өргөн, маш олон тэр хязгааргүй боломжуудыг олгож байна. Тэгвэл хязгааргүй боломжууд гэдэг нь юу юм бэ? Өмнө Улаанбаатар хотод байгаа хүний хувьд бол Улаанбаатар хот Монгол улсын хэмжээнд өөрийнх нь танилын өрөөнд зөвхөн боломж хязгаарлагдаж байсан бол одоо бол технологи дэлхийд даярах боломжийг бидний гарт өгч чадсан юм аа. Бөөрөнхийн дэлхий 20 дугаар зууны төгсгөлд хавтгай болж хавтгай дэлхий одоо технологиор дамжуулан нэг өрөөнд оржээ. Америк нэгдсэн улс болж байгаа тоглолтыг бид нэр лайваар шууд дамжуулан үзэж чадж байна. Африкч болж байгаа үйл явдлыг бид нэр YouTube-ээр шууд дамжуулан хүлээж авах боломжтой энэ цаг үед бид нэр амьдарч байгаамаа. Технологи цаг хугацааны хувьд биднэрт энэ боломжуудыг илүү урт байсан боломжуудыг илүү богинохон хугацаанд олгож нөгөө талдаа жижигхэн байсан боломжийг маш өргөн өрөөнд хязгааргүй хэмжээнд олгож байгаамаа. Энэ технологи нь зөвхөн боломжуудыг биднэрт өргөн цар өрөөнд олгоод байгаа юм биш. Энэ технологи нь биднэрт гарч байгаа амьдралын өдөр тутмын хэмнэлийг асар хурдцтайгаар өөрчилж байна. 2020 онд өөрчлөлтүүд 2019 оноос хурдцтай явагдаж, мегмар гарагт өөрчлөлт даваа гарагаас эрчимтэй явагдаж байгаа. Энэхүү хурдцтай өөрчлөлт нь нэгэнт маргаангүй зүйл болсон юм. Энэхүү маргаангүй болж байгаа өөрчлөлтөнд залуучууд бид нар дасан зохицож өөрийгөө бэлтгэх нь бидний хувьд сонголт байх ёсгүй. Харин бидний хувьд сонголт нь юу байх вэ? Бид нэр харин энэхүү өөрчлөлтийн ард байгаа боломжуудыг энэ хязгааргүй олон боломжуудыг олж харж энэ өөрчлөлтийг эерэг болгохын төлөө өөрсдийгөө дайчлах хэрэгтэй юм. Би танаас нэгэн чухал асуулт асууя. Таны мөрөөдөл юу вэ? Таны хүсэж байгаа зүйл юу вэ? Таны хүсэж байгаа зүйл таны мөрөөдөл биелэхэд танд ямар боломжууд яг одоо байгаа вэ? Олон хүмүүс дэлхийд тойрон аялж, олон хүмүүс дэлхийн алдартай компаниудад ажиллаж, олон хүмүүс дэлхийн алдартай улс үндэстэн хотуудад амьдрахыг мөрөөддөг. Тэгвэл эдгээрийг бодит болгосон нэгэн жишээг би хуваалцсан юм. 2017 онд Зүүн Тимор улсад би аялж явж байхдаа нэгэн энтэх хосуудад таарсан юм. Тэдгээр хосууд 8 жилийн хугацаанд 8 орноор ажиллаж амьдарч мөн аялж явсан байгаа юм. Өөртөө скуба дайвинг буюу усан доор шумбагчдад хөтөж хийдэг ба тэдгээр хүмүүс яг энэ мэргэжлэрээ жил бүр нэг resort амралтын газруудыг олж аваад тухайн газараа ажиллахын зэрэгтээ амьдарч аялж амьдардаг гэсэн үг. Монголын олон залуучууд дэлхийд даяар байгаа энэ суралцах боломжуудыг бас олж харжээ. Дэлхийн алдартай томоохон сургуулиудад мэргэжил эзэмших олон залуучууд маань зорих болжээ. Тэгвэл дэлхийд даяар энэ олон сургуулиудад сурах боломж нээлттэй байгаа. Өдөр тутам мянган 100 тэтгэлэг төлбөрүүд дэлхийд даяар зарлагдж байна. Дэлхийд даяар сурж байгаа олон сая оюутнуудын 8.1% нь тэтгэлгээр суралцдаг сонирхолтой статистик байгаа. Нөгөө талдаа энэ суралцах боломж нь зөвхөн тухайн оронд очиж суралцах биш, онлайнаар суралцах боломж биднэрт нээгдэж байна. – 2020 онд дэлхий нэгэн том сорилттой нүүр тулсан юм аа. Энэ нь бол цар тахал. Гэхдээ сорилтын ард бол олон боломжууд, хязгааргүй боломжууд байдаг. Энэ юу вэ гэхээр цар тахалтай зэрэгцээ дэлхийн олон ихтэй сургуулиуд өөрсдийн хөтөлбөрөө онлайнаар нээлттэй байрлуулж эхэлсэн юм. Цар тахалтай зэрэгцээд хүмүүсийн технологийн хэрэглээ 5-10 жилээр улам наашилж өдөр тутмын амьдралдаа технологи хэрэглэх нь улам бүр нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд технологийн боловсролын технологиуд хүний өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй технологийн компаниуд маш хурдцтай хөгжиж, онлайнаар сургалт, онлайнаар хурал уулзалт платформуд өдөр тутам хөрөнгө оруулалт авч үнэлгээний хувьд
асар хурдцтай нэмэгдэж байгаа юм аа. Залуу хүний тухай би нэгэн гайхамшигтай тодорхойлтыг уншиж байсан юм. Хүүхэд гэдэг бол гинэн томоогүй цайлан юу дуртай түүнийгээ хийдэг нас юм байна. Харин ахмад нас гэдэг бол илүү хал үзэж, хашир суусан, олон боломжуудыг тойрч гарт амар амгалан амьдралыг хүсдэг тэр нас юм байна. Тэгвэл залуу нас гэж юу юм бэ? Залуу нас гэдэг бол өөрт эргэн тойронд байгаа олон боломжуудыг олж харж, тэдгээр боломжуудыг барьж авч, тэдгээр боломжуудыг бодит үйл хэрэг болохын төлөө зүтгэж тэмүүлдэг тэр нас юм байна. Тэгэхээр дэлхийд даяар 21-р зуунд технологиор дамжуулаад биднэрт ирсэн энэ хязгааргүй боломжийг олж авахын төлөө залуу хүн бид нар хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид нар эд хөрөнгөө алдсандаа уурж бухимдаж мөн харамсаж байдаг. Гэхдээ залуучууд биднэрт хамгийн чухал зүйл болох цаг хугацааг алдсандаа хизээж харамсдаг. Энэхүү цаг хугацаатай зэрэгцээд олон боломжуудыг бид нар алдаж байгаагаа хизээч мэддэг. Тийм ээ. Та залуу хүн бол дэлхийд даяар байгаа энэ олон боломжуудыг хайж, олж авч, тэнийг барьж авч, тэрийг бодит үйл хэрэг болгох хэрэгтэй. Ингэж бодит үйл хэрэг болгосноор та өөрийн амьдралаа гэрэл гээгээтэй илүү амжилттай, илүү аз жаргалтай болгож чадах юм аа. Хязгааргүй боломжид хамтдаа нээцгээе.